Энийг YouTube тавтаа морил удаан бичлэг хийсэнгүү тэгээд ер нь ингээд би ингээд уул ингээд бичлэг хийхэд орлоо даа штэ. Тэнгүүд одоо ингээд зайн дүүрсэн одоо багтаамчин дүүрчлээ гээд тэгээ би миний утас ингээд галерейн жоохон сонирн баггүй юу. Тэгээд түрүүнсээ анаагаараа ялгаад устгуулад тэгээд одоо бичлэгээ хийж гин. Тэгээд 41 subscribe хүрсэн байна. Ер нь ганцхан subscribe нэмэгдсэн байна. Гэтэ 41 хүн одоо subscribe дарсан байна гэдэг чинь миний хувьд бол айгүй том зүйл. 41 хүндээ маш их баярлалаа. Ингээд дэмжээ subscribe дарсанд маш их баярлалаа гэж хүсье. За тэгээд үзэн хүн болгон subscribe дараасай гэсний үндсэн дээр би одоо маргааш юм уу эсвэл яг өнөөдөртөө багтаагаад өөр шин тоглоом тоглож үзэхээр боосон. Тэгээд одоо ингээд тоглоом татдаг нэг юу гэдэг штеп. Тэрний нэрийг мартлаа. Юу лээ? За одоо тоглоом татдаг юм руу ороод тэгээд өөртөө сонирхолтой харагдсан одоо тим юмнуудаа бүгднгийн одоо тоглож үзнэ. Тэгээд би одоо ингэн гэж бодож байна. Заримдаа та нар ингээ үзээ явжсэн чинь дахиад шинээр эхлэх үе байвал тэр нь ингээ гацаагаад тэгээд тоглоомоос бүр гарцсан чинь тэр нь дахиад эхэлж байна л гэж бодороо заяа. Тэгвэл дахиж эхлүүлэхээр тэр бичлэг нь хадгалагдаа, зайн дүүрээ, тэгээл нэг хитэн одоо минут нь алдагдаад байгаа хгүй юу? Тэгээд тийм болохоор та нар намайг ойлгоорой. Тэгээ би ер нь бол та нарт ингээ худлаа хэлээл байгаа. Нэг өдөрт нэг бичлэг хийн, нэг өдөрт 2 бичлэг хийн гэл. Тэгээд худлаа хийсний үнцэн дээр өнөөдөр би 4 бичлэг одоо би нэг тийч явахгүй 4 бичлэг хийх төлөвлөгөөтэй байна. Миний тэрхэнд бол заяа. Бараг л дараагийн одоо өнөөдөртөө багтаага шинэ одоо юмаа хийж байх. Эсвэл чадуулна штэ чадвал YouTube дээр яаж тоглоомоо татж байгаа тэрнийг ер нь бол харуулчих гэж бодож байна. Тэгээд гарахаар чинь эн чинь ингээд бичлэг зогсчод байхгүй юу? Бичлэг зогсчоор би ингээд дахиад шинээр эхлэх болно. Шал дэмий бичлэг татаал тэрийгээ дүүргэл байгаа байхгүй юу? Тийм болохоо би бараг л тэр татж байгаа юмаа бараг үзүүлэхгүй байх та гэж бодсон. Түрүүн саяны реклам болохоор түрүүнсээ би гацаахчихсан чинь би юу яагаад жоохон явуулсан байгаа. Sorry. Тэгээд ингээд би ингээд гарахгүй дандаа хүлээдэг болсон. Тэгээд одоо энэ бичлэг маань 5 минут бимбай. Заяа. Тэгээд 5 минутын бичлэг хийж байгаа боловч би энэ чи 10 минут суусан. Ягаад гэвэл миний бичлэг зогсон гацсан. Тэгээд дээрэс нь би одоо ингэ бичлэг хийж байгаа хийх байгаагаа хажууд харах хэрэгтэй шүү дээ. Тэгээд харыг ингүү дандаа заяа. Дандаа алга болчдөг. Тийм болохоор би харахгүйгээр хийж чадахгүй болохоор дахиад шинээр эхлүүлээд хийж байгаа болохоор айгүй хэцүү их минут зарцуулдаг, бичлэгнээсээ илүү их зарцуулдаг. Одоо миний бичлэг 5 минут 10 минут одоо миний бичлэг одоо 6 минут байлаа гэж бодоод би 12 минут одоо суусан гэсэн үг. Ер нь тэмцвүүт заяа. Өмнө нь бол ерөөс тэгдэггүй байсан. Яг тэгвэл өмнө бичлэг хийдэггүй байсан болохоор тэгдэггүй байсан ахгүй юу? Тийм болохоор би ингээд өмнө бичлэг хийдэггүй зүгээр л зураг мураг нэг зураг бичлэг хийгээддэг хүн биш болохоор тийм болохоор ер нь бол минийх дүүрдэггүй байсан юм. Тэгээ анх ингээд бичлэг хийгээд ямар ч асуудалгүй easy тийм байсан байхгүй юу? Тийм болохоор би юу яагаад ингээд бичлэг хийгээд ирсэн чинь миний багтаанч маш хурдан дүүрсэн. Яагаад гэвэл би бичлэг хийгээд тавих болгонд тэр нь болохоор автоматар одоо галерейд очиж штэ. Тийм болохоор ингээд дүүрчээд байгаа шүү. Тэгээд дүүрхээр нь ер нь бичлэг хийхгүй байх юм бол дүүрцэн л гэсэн үг заяа. Тэгээд өнөөдөр юу гэсэн болохоор бичлэгээ хийж байна. За тэгээд та нар дахиад одоо хийхийг хүсвэл дахиад хийгээрээ.
Заавал subscribe дараарай. Гуужийн төхөө гуужийн.